Үнцэг боломжтой ажиллаж байгаа монголчуудаа энэ үчийн мэндийг хүргэе. Монголын үндэсний од нийтийн телевиз уран бүтээлийн 2 дугаар мэдл. Гэрэлтэй сах хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар та бүхэндээ хүрч байна. Пүрэв гарагийг үзэгч та бүхэн кибер ертөнц гэдгээр нь бас сайн мэднэ. Энэ өмнөх 7 хоногоос эхэлж кибер ертөнцийн талаарх мэдээллийг бас хүргэхээр бэлдсэн 2 дахь ертөнц гэж юу вэ? Тэгээ онлайн ертөнцөөр үзэгчдийгээ аялуулах болсон. Ер нь бол одоо интернетгүй газрын интернетийг үзэж чадсандаа бий болгоё гэсэн зорилготой байдаг тийм үү? Тийм шүү. Тэгэхээр хөтөлбөрийнхаа эхэнд Yahoo Messenger гэж юу вэ? Хизээнээс хэн үүсгэсэн бэ гэх одоо сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлдсэн байгаа. За тэгэхээр хоёулаа хамтдаа үзэж чадсандаа зориулаад Yahoo Messenger-ийн талаарх мэдээллийг өгцгөөе. Yahoo Messenger гэж юу вэ? Yahoo Messenger-ыг үндэслэгч Jerry Yang 1968 онд Тайванд төрсөн байна. Jerry хичээлдээ маш сайн сурагч байсан бөгөөд Стэнфордын их сургуульд 4 жил сурах хугацаанд цахилгааны инженер мэргэжлэр бакалавр, магистрийн зэргийг хамгаалжээ. Харин Дэвид Фило Америк нэгдсэн улсын Висконсин мужид 1966 онд төрсөн байна. Тулааны их сургуульд орж компьютер инженерийн мэргэжил эзэмшиж, дараа нь Стэнфордын их сургуульд орж магистрийн зэрэгээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч, ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход түүний шав нарын нэг нь Jerry Yang байсан байна. Ингээд Jerry Дэвид хоёрын нөхөрлөлөг хийж, энэ нь тэр хоёрыг 1992 онд хичээлийн солилцооны шугамаар Японд руу 6 сар яваад ирэх хугацаанд улам бэхжсэн байна. 1998 онд Jerry Дэвид хоёр Стэнфордод өөрсдийн доктор профессорын зэргийн судалгааны ажил дээр компьютер aided design сэдвээр ажиллаж байх ёстой байна. Харин оронд нь тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн үед шинэхэн нээгдэл байсан World Wide Web-ийн ертөнцөөр аядаж, ариун их мэдээллийг ухаж сурахад зарцуулж байлаа. Анхандаа тэд өөрсдийн дуртай веб хуудасуудын хаягийг англиар цуглуулж World Wide Web дэх Jerry-гийн лавлах гэсэн нэрээр найз нартаа имэйл явуулж веб хуудас болгон хэрэглэж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул Yahoo гэсэн богинохон бөгөөд содон нэр болж болсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь бүдүүлэгдүү этгээд хэлэхэд амьд аялгуун таалагдсан бөгөөд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны дэлгэрэнгүй нэрийг болж авчээ. Энэ нь Yet Another Heretical Official Oracle юм. 1994 он гэхэд хэдэн мянган хүн Yahoo-г ашиглан веб ертөнцөөс хэрэгтэй мэдээлэл олж байлаа. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд 2 дахин нэмэгдэж байсан. 1995 онд Yahoo веб хуудсанд өдөрт 250 мянган хэрэглэгч 2 сая удаа ханддаг байсан бол 2000 онд өдөрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн том үзүүлэлттэй болжээ. Гэрэлтэй сах хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар таамтайгаа үзэж сүмдээ баярлалаа. Тэгэхээр хөтөлбөрийн хагийн үзэж чадсандаа хүргэсэн Yahoo Messenger-ийн талаарх мэдээлэл бас таалагдсан баг зүйл. Ер нь бол ингэдэж штэ. Хүн хэдий ямар нэгэн зүйлийг хэрэглэж гисэн хэрэглэж байгаа зүйлийнхаа түүхийг мэднэд бол илүү сайхан байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр бас бид бүхэн одоо Yahoo Messenger-ыг мэдчихлээ. Бидний өгсөн одоо зөвлөгөө мэдээлэл бас таалагдсан баг итгэлтэй байна. Дөрөвсдөл дараагийн мэдээлэл юм мэдээлэл. Дараагийн мэдээлэл бол Google гэж юу вэ гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр бас үүх түүхээс нь болон яг хэн үндэслсэн, хэн анх санааг нь гаргасан гэх замаг хөгжлийнх нь үе шатуудыг бас яаж тий энэ мэдээллийг хүргэхээр шийдсэн. Тэгэхээр энэ зах хязгааргүй интернетийн энэ их орон зайгаас бас өөрт хэрэгтэй мэдээллийг авах бол бас төвөгтэй. За энэ үүнийг хөнгөлжсөн үднээс одоо Google гэсэн нэр томьёо бүхий ийм сайт бий болсон шүү дээ. Тэгэхээр үзэгч та бүхэн Google гэж юу вэ гэсэн мэдээллийг хүлээн авна. Google гэж юу вэ? Google бол мэдээллийн технологийн ертөнцийн дэх авраг том загас. Гэхдээ мэдээж эерэг талаараа. Дэлхийн ертөнцийн хэрэгтэй бүх мэдээллүүдийг элхийж цэгцэлж, тухайн хэрэглэгчид яг хэрэгтэй мэдээллийг нь түргэн шуурхай харуулах зорилготой. Интернет хэмээх мэдээллийн зах хязгааргүй талаагаас өссөн мэдээлэл олж авах амаргүй байдгийг та сайн мэдэх байхаа. Гайхалтай хурдан, хямд төсвөр хайлтын систем болох Google нь бидний амьдралыг хөнгөвчилж байна. Google-ийн түүх Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Стэнфордын их сургуулиас эхэлдэг. Москвагаас гаралтай Сергей Брин, Мичиганы Ларри Пейж нам 1995 онд Стэнфордод сурдаг байсан бөгөөд интернетийг шинэ хайлтын систем боловсруулахад сэтгэл чулуудан хамтран ажиллах болжээ.
Тэд 1998 онд төрөл төрөсөд найд нөхдөөсөө $1 сая хөрөнгө цуглуулж тэр жилдээ хайлтын систем болох Google-ийн анхны хувилбарыг оюутны байрнаас их сургуулийн найз бүсгүй Сьюзен Войцицкигийн гаражид анх боловсруулжээ. Google гэдэг нь зөвхөн мэрэгжлийнхний хүрээнд мэддэг Google гэх 10-ыг харьцах 100 бүхий математикийн тоог илэрхийлдэг юм. Интернет бизнесийн шинжээчдийг хинээсэн ч Google хэрхэн ингэж өрсөлдөгчдөөс хол тасарч чадсан тухай асуувал тодорхой зорилго, хичээл зүтгэл гэсэн хэдхэн үгээр хариулт юм аа. Гэрэлтэй цонх хөтөлбөр үзэгч та бүхэндээ зочны цагийн ярилцлагаараа үргэлжлэн хүрч байна. За манай энэ үчийн зочноор амьд хөгжмийн ЮФА хамтлаг оролцож байгаа. Энэ хамтлагийн тухайд гэвэл Азийн хөгжмийн их наадмаас 3 дугаар байрыг эзлэн Монголынхоо нэрийг бас өндөрт гаргасан ийм хамтлаг байгаамаа. Ингээд хамтдаа зочны ярилцлагын цагтаа анхаарлаа хандуулцгаая. Тийм чимд үгүй. Баярлалаа. Чамч гэсэн чимд үгүй. Тэгэхээр ЮФА хамтлаг маань ер нь хэдэн он анх байгуулагдав, яагаад байгуулагдах болов? Тэр шиг тухай ярих болох. Тэгэхээр яг манай хамтлагууд одоо 2007 оны сүүлээр байгуулагдсан. Тэр хөгжмөд аягүй товчтой. Тэгээ зүрх сэтгэлээ зориулсан одоо хүртэл өвдөж чигээр хөвчтэй бас баггүй хугацаа хамт өнгөрүүлээ. Манай хамтлаг дуучин содоор тэгээд өмөрчин тулгаа харилцагч харин бол соолтогч бааснаар бол энерги даалтж юм шиг Мөхбатар 5 point-тэй. Тэр хүмүүс нэг юм ойлголоо үстэй. Амьдж хамтлаг гэхэж одоо нэг ингээд зарим рок чиглэлэр ч юм уу те. Зарим ингээд одоо үд чинь энэ чиглэлүүд шүү дээ. Танай хамтлагийн үзэр нь одоо яг ямар чиглэл орслыг ярьж байгаа хамтлаг. Indie pop, synth pop, electro rock гэсэн чиглэл. Яг сүүл одоо яг сүүлийн жил шахах хугацаанд юм яг электро рок synth pop гэх төлөвлөгөө болж байгаа. Одоо удахгүй гарах шинэ уран бүтээлүүд угтгийн чиглэлээр бас жоохон За янз бүрийн гадаад нэртэй хамтлагууд Монгол зөндөл байдаг. Тэр хүмүүс одоо англи өгүүлгээр үсгэн жимдуудаар мэддэг болохоос яг утга учир нь одоо ямар утгатай юм болоош гайхдаг тийм. Тэр ЮФО хамтлагийн үзэр нь ягаад юм нэр өгөх болов? Ер нь юу гэсэн утгатай нэртэй хамтлаг вэ? Яг манай нэр болохоор 3 үгний товчлог байгаа. Unidentified flying object гэдэг үл мэддэх нэстэг. ЮФО хамтлаг бүгд юм хөдөлмөрч одоо зорьсон юм дөрвийн төлөв нь даачин шаргуу зам чанар өөрсдөө шингээсэн. Дээрээс хүмүүс ингэж хэлдэг шүү дээ. Айгуу тийм зөв сэтгэлтэй, зөв бодолтой хүмүүс гэж ярьдаг тийм. Яг ч та нараас надад нэг тийм харагдаад байдیں۔ Тэр эцсийн одоо үр дүнд 5 хүн нийлээд нэг хүн шиг болж амьд гэж юм хамтаа одоо бүрддэг ч юм уу. Ер нь ордож хамтаа хийж бүрддэг гэж хүмүүс ярьдаг. Та нарын хувьд энэ хамтааллыг бүрдүүлсэн шалтгаан юу юм? Эцсийн зорилгоор нь хаана юм дээр байна? Тэгэхээр яг бид нар яг одоо зорилго одоо хүсэл юм бол эцсийг гарах байхгүй тийм том зүйл хүсч мөрөөддөг. Тэгээд яг хамтлаг байгуулагдсны учир шалтгаан бид нар угаасаа өөрсдөө хөгжимд дуртай. Энэ хөгжмөө гэдэг өөрсдийнхөө амьдралыг болоо тийм хамгийн сайхан бүхнээр энэ хөгжмөөрөө дэмжүүлж олж авцгаасан юм хүмүүстэй. Дээрээс нь бас өөрсдийнхөө мэдэрсэн тийм өөрсдийнхөө дотоос гарч байгаа энэ хөгжим гэдэг энэ агуу зүйлийг басийнхэн залуусд тийм Монгол улсын хүмүүст хүргээд тийм хөгжим гэдэг зүйлээр бас залуусд бас зарим нэг мэдээлэл өгөөд хүргэх гэсэн үгээ хийгээд ингэж явж байгаа нэг том одоо завшаантай тийм учраас энэ хамтлагийг бүрдүүлж байгуулсан. ЮФО хамтлагийн үдээс одоо сүүлийн үед тэнцээ уралдаанд бас нэлээд амжилт гаргаж байгаа мэдээлэл бас байгаа. Тэр тухай бас ярих уу? Тэгээд ер нь 2012 он манай хамтлагийн бодлого өгөөчтэй жилээлээ. Зурмаас хойш оролцсон Google гэдэг Монголын 40 наадам тэргүүн байр эзэлж
Дээш нь бид наадамд оролцохоор эрхийг ав. Дээш нь бид наадам сая 11 сард Сингапуроос болсон юм байна. Олсон 3 дугаар эзэлсэн. Азийн хөгжмийн наадмын 3 дугаар бас их юмс гарсан юм тий. Тэгэхээр одоо инфо амтны байгууллагад 5 жил орчим болж ирж байна. Ер нь бидэж гаргасан уран бүтээлийн талаараас Бидний хувьд тэгэхээр одоо нэг CD цамаг маань бэлэн болсон. Утгагүй яг хэлэхэд яваад ирээд та бүхний гад тэр хүрэх болно. Тэгэд мөн цаана дахиад шинэ уран бүтээлүүд ингээд одоо хүмүүс хэлдэг хар зураг гарсан бүх юм бэлэн болсон. Одоо бичлэгэнд ороод ингээд цааш гарахад ер нь бэлэн болсон шинэ уран бүтээлүүд. Тэгээд удахгүй бас дахиад шинэ клип нүүд шинэ уран бүтээлүүдийг бас хүрхээр бэлдсэн байна. шинэ цомгийн үед бас ямар нэртэй цомог байна? Чиний дуу багтсан бай. Тэр талаар мэдээлэх үү? Шинэ цомгийн үед бол Getting Start бидний анхны цомог учраас эхлэл нь. Тэгээд цомогт маань бол 11-нд дуурсан. Тэгээд тэрнээс нь одоо 2-3 клиптэй болоод гарах гэж гарсан. Зөрчилдөнд өрцөн байна. Энийг хайдан клипийг үзэж шаландаа өргөцсөн, сонсож шаландаа өргөцсөн гэж ярьж байгаа юм чинь уралдаан үзэгчтэй зэрэг нэг дууны клипээс суусан үг юм лөө. Ямар клип хөө? Тэгэхээр манай хамтлагийн Маги гэдэг уран бүтээл одоо тийм За тэгэхээр инфо амтлагийн маань бүтээл Маги клипийг бас үзэж шалгах хэсэг болсон хэлээ аваад таалагдсан бахаа гэж үзэж байна. Тэгэхээр ойрын үед ер нь одоо ямар бүтээл төлөвлөгөө байна? Тэр талаараа залуучуудаа бас үзэж шалгах мэдээлэх үү? Тийм. Тэгэхээр ойрын үед бас бид айгүй их завгүй байна л та. Asian Beat наадамд явж ирээд 11 сарын 15-нд ирээд. Тэгээд тэрнээс хойш яг нэг зорилго хэмтлээ одоо өдөр шинж мэдээлэл явуулж байна. Тэгээд тэрний юу гэхээр 12 сарын 15-нд тий хотын одоо залуучууд тий бидний одоо анд хөгжим сонирхдаг тий бас тажигын диско хөгжим сонирхдаг яг залуучуудаа зориулаад манай хамтлагийн зүгээс электро шоу гэдэг шоу хийх гэж байгаа. Тэгээд энэ 12 дугаар сарын 15-нд Brix Netflix болно. За байна. Тэгэхээр ер нь одоо инфо амтлагийн сонсдог, инфо амтлагийн дуу одоо аялах дуртай, инфо амтлаг хаана тоглож мэдэж үзсэн та бүхнийг хамт нэг үчиг өнгөрөх тийм хүссэн сонирхол олон байдаг тийм. Айгуу гоё хүлээж авдаг хүмүүс байна. Тэгээд бас бид нэр өнөөдөр танах тийм тоглох юм уу? Гэтэл асууж юу гэхтэй. Энэ байгальтай нүүрнээс цагтай залуу хүн гэж хүмүүс ярьдаг тийм. Тэр нь залуу хүн тийм ялангуяа одоо залуу урагч нар гэдэг. Заримдаа хэцүү байдаг л баг. Шантармаа үе байдаг л баг. Тэр нь гоё нэг хаана гэдэг залуу хүмүүс нь ялангуяа амьд хөгжмийг тоглож, амьд хөгжмөөр амьсгалж, амьд хөгжмийн дуртай, хайртай, тэрийг сонсдог хүмүүстэй хамт нэгэн зөрслийн дараа ингээд хамт байж явах үед хамгийн гоё мэдрэмж хаана төрдөг вэ? Хамгийн гоё мэдрэмж тайзан дээр хөгжмөө тоглоод тэрүүгээр хүмүүст одоо баяр баясгал хэлээ те. Буцаага тэр хүмүүсээс одоо өөрсдөө бид таашаалаад тэр мөчлөгийг гоё байдаг. Гоё. тий ер нь ялгаагүй. Хамгийн гайхалтай өмчөлтөй тайзан дээр хөгжим тоглоод өөр одоо ондоо ямар нэг асуудлын талаар ерөөсө толгой давхар хоёр бодол гэж байна. Зөвхөн тэр зүйлд тэр хөгжмийг яаж тэр хүмүүст одоо тэр үед бид нар өөр юу ч боддгоо зөвхөн хөгжим л үүдээ бидний дотор. Магадгүй хүмүүс ажиллаа хийж байхдаа дотор нь ондоо юм зөндөө идэх хэрэгтэй. За би өөрөө тэтгэс хөгтэй юм. Тийм асуудал зөндөө идэх. Бид нар яг ингээл тайзан дээр гараад дуугаад болоод байж байгаа. Тэр зүйлээс өөр юм байдаг. 10 сар бид ураад ээлжсээ бас хамсхан байна гэдэг та бүхнийхээ цааш дуугаа төлөвлөрөл төсөөрөл 15 болохоор тэр сайхан шоунд бас амжилтыг хүсье залуучуудаа уриалж байна. Бүгд очсон өдрөөс хамт сонгоолрээ. Тэгээд ер нь хүний хийж бүтээсэн зүйл гэдэг бол хязгаарч ямар ч цагийн салхинд одоо алга болтгүй тийм сайхан байдаг гэж хүмүүс ярьдаг. Гол нь сайн зүйл хийж үлдэхүү, муу зүйл хийж үлдэхүү гэдэг бол тухайн хүний өөр асуудал юм шиг байна. Тэгэхээр та бүдий хийж байгаа тэр сайхан бүхэн, зорж байгаа тэр сайхан бүхэн
хязгаарч ямар ч цагийн цалинд үл алга болох тийм сайхан зүйл байх болтгоо гэсэн үг бас өргөжүүлээ. Танай болон амжилтсаа. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас нэвтрүүлэгтээ цаг зав гаргаад бид нарыг үрж оролцуулсан те. Танай нэвтрүүлгийн хамт олонд цаашдын ажлаас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ерөөй. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр манай зочны ярилцлагын болонд эх орныхоо залуусын зөрчилийг хөгжиж байгаа амь төвчмийн хамтлагийн төлөөллүүдийн нэг болсон ИФО хамтлагийн залуу мөрөглөж оролцлоо. Та бүхэн хөтөлбөр үргэлжлүүлэлт авцгаана. Бидний үлгсэн өнөөдөр хөтөлбөрийг сонгон үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэж байна. Юу гэхээр пүрэв гарагийн дугаар маань кибер ертөнцийн мэдээллийг та бүхэндээ хүргэхээр зорж байгаа. Тэгээд YouTube-ийн одоо энэ 7 хоногийн хамгийн олон үзэгчтэй богино одоо бичлэгүүдийг та бүхэнд бас хүргэж байгаа. Тэгэхээр энэ 7 хоногийн хувьд өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд түүнийг одоо сонирхолтой байдлаар олон төгссөн нэгэн хүний тухай мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энэ бичлэг бол Monkey Face гэсэн нэртэй тийм бичлэг байгаа. Тэгээд бүгд хамтдаа энэхүү сонирхолтой бичлэгийг хүлээвцгаая. Дараагийн мэдээлэл бас нэлээд сонирхолтой юм бас бэлтгэгдсэн юм шиг харагдаж байна. Энэ тухай ярих байлаа. За тэгээ үзэгчид маань бол сая Monkey Face гэдэг өөрийнхөө гар утсаар өөрийгөө бичээд тэгээ YouTube дээр тавьсан бичлэгийг бол үзлээ. Харин одоо Coca-Cola-гийн 125 жилийн ойд зориулсан Coca-Cola-гийн бичлэгийг үзье. За энэ бичлэг бол Coca-Cola-гийн одоо ундааны саваар гэрэлт цамхаг босгосон ийм бичлэг байна лээ. Асар том барилга барьсан гэсэн. Тийм байна лээ. Тий. Ингээд хамтдаа Coca-Cola-гийн 125 жилийн ойд зориулсан бичлэгийг хүлээн авцгаая. me clear my throat so you can hear clearly every word spoke. Today I woke up feeling lovely, happiness overflowing, knowing somebody loves me. Just think, yesterday I was down and out. Now there's not a single thing for me to frown about. And the same thing can happen to you. Smiling so hard, my mouth look like a capital U.
Монголын үндэсний олон нийтийн телевиз уран бүтээлийн 2-р хэдэл гэлээс хөтөлбөрийн пүрэв гараг дугаартай хамт байсан үзэгч хүмүүстээ баярлалаа. Тэгээд манай уран бүтээлчид орой болгоныхоо хөтөлбөрийн одоо дараа та бүхэндээ зориулж маргаашийнхаа ажил үйлсийг төлөвлөн шинждэг өрний зурхаг хүргэдэг боломжтой. За мөн ус цагуур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цаг агаарын мэдээллийг хүлээн авна уу? Өдрүүд усан өнгөрч уулзахгүй зам хийж уучраагүй нүд донд удаан